Шарга мостын 5 дахь автобусны буудлын дээр яг урагшаа эргээд ийм булаг байд юм, ашаан байд юм. За энэ бол ер нь бол бүр артезийн худаг гэдэг нэртэй ийм одоо гидрогеологийн мэргэжлүүд геологчд бол тэгж үздэг. Артезийн худаг энэ бол яг энэ хавьяасаа ингэж нэг ундарч гарч ирээгүй нэлийн гүнзгий гарч ирсэн байх хэвээр. За тэгээд яадаг вэ гэхээр усны даралт нь агарын даралтаас хамаагүй өндөр байгаа учраас ингэж оргилж гарч ирдэг. За тэнд юуны Шарга мостын 5 дахь буудал харагдаж байна. За тэнд хүүхдүүд сая ус аваад явж байна. За тэгэхээр энэ бол нийлэн гүнээс авж байгаа учраас одоо эцсийн саханцар бактериар бохирдох магадлал нь харьцангуй бага гэж бодож байна. За энийг үүсгэх процессын одоо би график дээрээс яг ийм харуулдаг өгөө хаана ихтэй энэний нэг усны их усруу нийлэн ус агуулж байгаа одоо давхарга нь нийлэн дээр байгаа гэсэн үг. За тэгээд дээр үсээд газрын гүнд ороод ингээд яачдгийг. Тэгээд тэрийг яг ингээ олон хатгачаар ийм артезийн худаг гэдэг зүйл гарч ирж байгаа. Artesian water гэдэг байгаа. Тэгээд даралттай ингэж гарч ирдэг. Өөрөө олгооддаг худаг гэдэг. За 48 цагийн дараа Шарга мостын 5 дугаар буудлаас авсан артезийн худагаас авсан усанд бол за шар хэвээр байна. Тэгэхээр эзний саханцар бактери бол байхгүй байна.